Ил болон гүний уурхаагаас хөдрийг олборлсны дараа зис алт агуулгах эрдсүүдийг агуулагч чулуулагаас салгахын тулд баяжуулах үйлдвэрт боловсруулж экспортын эцсийн бүтээгдэхүүн болох зисийн баяжмлын нүнтгийг үйлдвэрлэдэг. Баяжуулах үйлдвэр нь олборлсон хөдрийг зутан төлөвт маш нарийн бүхэлдэлтэй болтол будалж, нунтаглах бутлуур термүүдээс бүрддэг. Булингаас зис болон алт агуулгах эрдсүүдийг салгаж авахын тулд эрдсийн гадаргуугийн шинж чанарыг өөрчлөх химийн урвалж бодис нэмдэг. Дараа нь баяжмлаа шүүж, уудлан хэрэглэгчд рүү тээвэрлэдэг. Анхдагч бутлуур. Олборлсон хөдрийг ил болон гүний уурхайн олборлолтын талбайд байрлах анхдагч бутлуур руу зөөвөрлөдөг. Энд хөдрийг гар бөмбөгийн хэмжээтэй болтол нь будалдаг. Тууцан дамжуулагч. Зис болон алтны агуулга бүхий бутлагдсан хөдрийг тууцан дамжуулагчаар анхдагч хөдрийн агуулга руу тээвэрлэдэг. Ил уурхай болон баяжуулах үйлдвэрийг холбосон газрын гадаргуу дээрх тууцан дамжуулагч нь 3 км-ийн урттай. Гүний уурхайгаас газрын гадаргуу руу хөдөр тээвэрлэх гүний уурхайн тууцан дамжуулагч нь 10 км урттай бөгөөд газрын гадаргуу дээрх тууцан дамжуулагчтай нийлдэг. Анхдагч хөдрийн агуулга. Том бутлагдсан хөдрийн агуулга нь 600 мянган тонн хөдөр агуулгах багтаамжтай буюу Олимпийн тоглолтын хэмжээтэй 240 усан сантай эзэлхүүнээрээ дүүцэнэ. Хагас өөрөө нунтаглах терм. Хөдөр боловсруулалтын эхний шатанд хагас өөрөө нунтаглах термд технологийн ус, хөдөр болон том хэмжээтэй гам буурнцгийг нэмж өгснөөр хөдөр нунтаглагдаж устай булин үүсгэнэ. Хөдрийн 1-р шатны нунтаглалт хагас өөрөө нунтаглах термд явагдана. Чичиргээд шигшүүр. Нунтаглагдсан хөдрийн булинг чичиргээд шигшүүрээр шигшигдэнэ. Шигшүүрийн нүхнээс том ойролцоогоор өндөгний хэмжээтэй дүүцгүйц ширхэлэлтэй чулуулгийг дарганы бутлуур руу буцааж дахин будалдаг. Бөмбөлөгт терм. Жижиг ширхэлэлтэй чулуулгийг агуулгах булингийг дундаж хэмжээстэй гам буурнцэг бүхий буурнцэгт терм рүү явуулж бүдүүн ширхэгтэй гурлийн хэмжээнд хүртэл термдэнэ. Ангилагч. Ангилагч нь нарийн бүхэлдэлтэй материалыг том ширхэгтэйгээс салгадаг бөгөөд том ширхэгтэй материалыг термдэхээр бөмбөлөгт терм рүү буцаадаг. Булингийн тээвэр. Нарийн бүхэлдэлтэй булинг нь өөрийн урсгалаар хоолоогоор дамжин хөвүүлэн баяжуулах хэсэгт орно. Энд цуваа байрлах хэдэн хөвүүлэн баяжуулалтын машинуудаар дамжин зис болон алт агуулгах эрдсүүдийг салгаж авах мөн баяжмалдах зисийн агуулгыг нэмэгдүүлэх ажиллагаа явагдана. Хөвүүлэн баяжуулалт. Зис болон алт агуулгах эрдсүүдийн авалтыг нэмэгдүүлэх зорилгоор тусгай найрлагатай химийн бодисуудыг булингад нэмнэ. Эдгээр химийн бодисууд нь зис, алтны эрдсүүд агаарын бөмбөлөгт бэхлэгдэн булингийн гадаргууд хөөсөн давхарх үүсгэн дээш хөвж гарч ирэхэд дэм болдог. Энэ хөөсөн бөмбөлгүүд нь эрдсийн хатуу мөхлгийг агуулдаг. Цэвэрлэгээ болон хяналтын хөвүүлэн баяжуулалт. Цэвэрлэгээний баяжмалдах зисийн агуулга 10-аас 14%. Булингыг 2-р шатны хөвүүлэн баяжуулалтанд оруулж зисийн агуулгыг ойролцоогоор 10-аас 14% хүртэл нэмэгдүүлнэ. Үлдэгдэл булингыг хяналтын хөвүүлэн баяжуулалтанд оруулж үлдэгдэл зис болон алт агуулгах эрдсүүдийг аль болох их хэмжээгээр баяжмалд салгаж авах зорилго тавьдаг. Багнан хөвүүлэн баяжуулалт. Эцсийн бүтээгдэхүүн дэх зисийн агуулга 21.5-аас 22%. Багнан хөвүүлэн баяжуулалтын шатанд өмнөхтэй адил баяжуулах процесс явагдаж, эцсийн бүтээгдэхүүн дэх зисийн агуулгыг экспортын бүтээгдэхүүний шаардлагад хүргэдэг. Шүүх болон усгүйжүүлэх. Эцсийн баяжмлыг өтгөрүүлж, хадгалах савнууд руу шилжүүлдэг. Үүний дараа баяжмлыг шүүж, илүүдэл усыг зайлуулах ба ингэснээр чихтэй нунтаг хэлбэртэй баяжмал болно. Баяжмлын агуулга ба савлгаа. Эцсийн бүтээгдэхүүн болох зисийн баяжмлын нунтгийг савлахад бэлэн болгож, баяжмал хадгалах агуулга руу тээвэрлэдэг.
Эцсийн баяжмлыг 2 тооны уутанд савлаж, авто тээврийн хэрэгслээр худалдан авагч тал руу тээвэрлэнэ. Хаягдлыг өтгөрүүлэх. Баяжмлыг салгаж авсны дараа үлдэх материалыг хөвүүлэн баяжуулалтын хаягдал гэж нэрлэдэг бөгөөд үүнийг хаягдал өтгөрүүлэгч рүү шилжүүлж үйлдвэрийн усыг салгаж авдаг. Хаягдал хадгалах байгууламж. Өтгөрүүлсэн хаягдлыг олон улсын стандартын дагуу барьж байгуулсан оюу толгойн хаягдал хадгалах байгууламж руу тээвэрлэдэг. 3 дахин бага буюу 85% усны дахин ашиглалт. Баяжуулах үйлдвэр нь үйлдвэрлэлд ашиглаж байгаа нийт усны 85%-ийг дахин ашиглаж байгаа нь үйлдвэрийн анхны төсөлд төлөвлөснөөс 8%-аар илүү байгаа юм. Өтгөрүүлэгчээс усны 75 орчим хувийг хаягдал хадгалах байгууламжаас 8-аас 10 орчим хувийг эргүүлэн ашигладаг. Ингэснээр оюу толгой нь дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бусад уул уурхайн компаниудаас 3 дахин бага ус ашиглан дэлхийн хамгийн өндөр бүтээмжтэй үйлдвэр болж байгаа юм. Дээж авах лаборатори. Сорьцлолт, дээжлэлт нь баяжмал үйлдвэрлэх явцын нэн чухал хэсэг бөгөөд үйлдвэрлэлийн шат дамжлага бүрд хийгддэг. Автомат дээж авагч баяжуулах үйлдвэрийн урсгалуудаас тасралтгүй дээж авдаг. Авсан дээжүүдийг 4 цаг тутамд уурхайн цогцлборт байрлах олон улсад магадлан итгэмжлэгдсэн лаборатори руу илгээдэг. Ил уурхай, хүний уурхай, баяжуулах үйлдвэрийн дээжүүдэд лабораторийн шинжилгээ хийх ба зис болон бусад элементүүдийн агуулгыг тодорхойлдог. Эцсийн баяжмлын дээжлэлт ба шинжилгээ. Эцсийн бүтээгдэхүүнийг савлах явцад геологийн төв лаборатори ажилт бүрийг төлөөлөх дээж авч экспортын зэсийн баяжмал дахь элементүүдийн бүрэн шинжилгээг хийдэг. Энэ агуулга бүтээгдэхүүний үн цэн болон худалдан авагчдаас манайд төлөх үнийн дүнг тооцоход ашиглагдана. Хяналтын өрөө. Оюу толгойн баяжуулах үйлдвэр нь өдөрт ойролцоогоор 100 мянган тонн буюу Олимпийн тоглолтод ашигладаг 40 усан санг дүүргэх хэмжээний хөдөр боловсруулах хүчин чадалтай. Тус баяжуулах үйлдвэр нь Монгол улс дахь хамгийн том аж үйлдвэрийн байгууламж бөгөөд дэвшилт технологи, автоматжуулалт, хяналтын системээр бүрэн тоногдсон юм. Анхдагч бутлалтаас эхлэн баяжмлыг савлах хүртэл баяжуулах үйлдвэрийн бүх үйл ажиллагааг баяжуулах үйлдвэрийн төв болох хяналтын өрөөнөөс хянаж удирддаг. Баяжуулах үйлдвэрийн хоногийн 24 цаг аюул осолгүй өндөр бүтээмжтэй ажиллагааг техникийн мэргэжсэн ажилтнууд болон засвар үйлчилгээний хилцээхэн хариуцсан ажилдаг.